За hi guys, өнөөдөр хөвчлээрээ WeChat Atelier-ийнхаа part 3-ыг ярих болно. Тэгээ шинээр гарсан 7 дугаар эпизод болон 8 дугаар эпизодыг ярьсан байгаа. Тэгээд манай Discord server-д нэг дээрээ Discord server-дээ би шинэ видеон дээр хүмүүс хэрэгтэй бол нөгөө тоглоом тоглохоор бол хүмүүс хэрэгтэй бол дуудана. За тэгээд like болон subscribe дараад видео руугаа орцгоо. Эний маань эхлэхэд манай Агот болон Ашмут мороор замдаа явж байгааг харуулна. Үзэгдэл солигдож гарахаас өмнө юу болсныг харуулдаг. Агот чамд явъя гэж хэлэхэд цагаан үст. Эн чинь хичээлтэй ч адилхан байхгүй. Тэнд шулуунууд биш олон хүмүүс байх болно. Чи тэдний өмнө шүшлэг хийх зөвшөөрөл авахын тулд 2 дахь шалгалтыг ч өгөөгүй шүү дээ. Тэгэхээр одоохондоо гэхэд Агот гарын зөкснөө. Одоо намайг явуулахгүй юм бол өөр хизээ явах юм бэ? Би өөрөө бэлзээр өдий хөрсөн. Би хүмүүсийн хажууд яаж шившлийг зурхыг мэднэ. Ер нь бол хүмүүсийн хажууд нууж мууж агаад шившлийг зурдаг юм шиг. Агот би шалгалтандаа удаан хугацаанд бэлдэж байна. Мастер хүн шавьяага сайжруулах боломжийг хайдаггүй юм уу гэж яхад нөгөө хитэн. Гууж айн хурдлаарэ. Бид нар аль болох хурдан тийшээ очих хэрэгтэй гэж яхад Ашмут. Би явлаа. Би очиж цонхныхаа хаалгыг нээн. Им багаж хэрэгслийг бэлдээд тэнд надтай уулзаарай гээд Аготыг аваад явна гэхэд Агот ч баялан малгайн өнгө авахаар явхад манай хэд ч явна гэдэг. Тэгэхэд Ашмууд цагаан үст рүү тавьшир да. Бодит амьдралыг өөрөө туулж байж сурч ойлгох зүйлс бас байдаг. Тэгэхэд цагаан үст Агот тэрээр хийсэн зүйлийнхаа баяр баясгалан дээр биш харин хийж чадахгүй байгаа зүйлсийнхаа бухимдал дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Туршлагатай байх нь буруу зүйл биш гэхдээ тэр өөрсдөө том болох гэж яарч байгаа тул буруу алхам хийх вэ гэхээс би айж байна. Гэсээр буцаад үзэгдэл солигддог. Манай хоёр очисон байх ба хүмүүс ч шулуунууд байна. Бид нар аврагдлаа гэж яахад нь Ашмут Аготод нөгөө бүгжийг өгөөд хүмүүсийг хатаа тэгээд дуусчаад хүлээж агаарай гэхэд Агот ч тэгэл болоо юу өөр зүйл хийх юм байхгүй юу гэхэд Ашмут чи ингээ ажлыг үр дүнгүй гэж боддог юм уу? Би ягаад цагаан үст санаа зовоод байсныг ойлголоо. Чи төвчээргүй юм байна. Чи өөрөө юунд сайн гэдгийг харуулмаар байвал тэнд өөр арга зам бий. Гэхдээ чи энд хэрэг болмоор байвал ичид юун зориулагдсныг сана гэд Ашмут нөгөө хитэг оруулж яхад тэр надтай дахиад л мэдлэггүй хүүхэд шиг харилцаж байна. Би хинээс ч илүү хичээдэг. Гэхдээ би харуулах зүйлгүй бол энэ юу ч биш. Би үн цэнтэй шулам гэдгээ та нарт хурдхан шиг харуулна гэж боддог. Энийг хараад би энэ Аготыг нөгөө масктэй багийнхан руу орно л гэж орж ирээд аамдаа. Манай хэд ч хурж ирээд Ашмут хүүхдүүдийг аварч явах хооронд цагаан үст усыг нэг сэлмээрээ тогтоож агаад хэцүү байна шүү. Ингээл би усыг үзий аддаг гэдэг. Хүмүүсийг авч дуусны дараа цагаан үст усыг дээж тавьчихдаг. Хүүхдүүдийн аварч дуусаад хүмүүс рүү очиод та хэд гэмтсэн бол тийшээ гэсэн чинь нөгөө хэд нь байхгүй байдаг. Харин нөгөө сэлмийг хараад байж байдаг. Яа энэ хэд гинэт алга болчихгоо л ахын хэцүү юм да тий. Тэгээд цагаан үст сэлмээ танилцуулдаг. Энэ Rain Cleaver буюу борооны сэлэм. Энэ дээр байгаа зүйлүүд нь шившлгүүд жижигхэнч гэсэн олон учраас далайд зам гаргасан ч болно. Гэхдээ манай хэд гайхаад төр барьж болох уу гэхэд одоохондоо болохгүй энэ аюултай гэдэг. Тэгсний дараа Ашмууд голын дээд зэгийг зүгээр өнө гэдгийг шалгахаар рижихта явж харин цагаан үст Тетятэй явдаг. Тэр хооронд манай хоёр нис чадахгүй болохоор хүмүүс туслан үлддэг. Коког маань нэг хүн жижигхэн шидтэн гэж дуудсан чинь баярлаад байж байтал нөгөө голын голд байж байгаад авруулсан хүүхэд чинь арал дээр гацсан хэрэгслүүд авна гэд доошо буугаад байдаг. Тэгтэн модон салж Коко ойрхон байсан учраас самт унчихдаг. Ууг нь аав нь болооч гэсэн тэгэл өөрөө талчансаар агаал унчиж байгаа юм л та. Агот ч Кокогийн малгайг хараад арай гэж гайхан байтал Коко би энд байна гэхэд ч Агот санаа зовж зүгээр үү гэхэд Коко зүгээрээ гэхдээ гулгаад байна гарч чадахгүй байна гэдэг. Нөгөө хүүхэд нь ухаан алдсан байх ба аав нь ч үгүй ээ яах ёстой вэ гэж байгаад нээрээ шулан байгаа штэ. Та хэд ич дээр авраад өгөөч гуйж байна гэхэд Агот энэ миний боломж гэснээ хүмүүсийн чи аварч чадна бидтэй. Тэр ямар хийчээд ашиглах бол гэж байгааг сонсоод гинэт нэг дуу хоолойнууд гарч ирдэг. Чи одоо юу чаддгаа харуул. Чиний ээжэд ингээл болоо юу? Тэр бусад хүүхдүүдээс тийм их ялгарх зүйлгүй. Чи шившлэг зурхыг илүү ноцтой хүлээж авах хэрэгтэй. Тэр муугүй. Гэхдээ дундаж би энэ охиныг түүний охин гэдэгт итгэж чадахгүй нь. Хэрвээ тэр авьяастай байсан бол иймэрхүү насандаа сайн байх ёстой байсан гэж яхад нэг эмэгтэй хоолой сонсогдоод би чам сурагчаа болохгүй. Манай гэр бүл авьяасгүй хэрэггүй гэхэд Агот ч би яагаад энэ үед энийг санах ёстой юм гэж яхад Коко Агот эндээс хийж болох зүйл байна уу? Би түүнд тусламаар байна. Тэр чулуунд дарагдсан байна. Би буцаад авч чадахгүй байна гэхэд Агот Ашмутын ичид юунд зориулагдсан гэдгийг сан гэснийг санан яах вэ? Би хэнийг ч намайг шившлэг зурж байгааг харуулж болохгүй. Яах ёстой вэ гэсээр үзэгдэл солигдно. Усанд орох газар байх ба нэгэн улаан хувцастай хүмүүс манай хэдийн байгаа газар том ус дээшээ хайлт болсныг мэдгдсэн гэдгийг сонсоод манай хэд рүү явахаар замдаа гардаг. Буцаад үзэгдэл солигдоход Кокоч бууж өгөлгүй гарч ирсэн байх ба Аготоос нөгөө халуун гаргадаг бүгжийг нь аван норсон цаасаа хатаагаад байж байтал Агот тэр хүмүүсийн хажууд шившлэг зурж чадахгүй штэ. Нүмергийнхоо доор muscle memory-гоор зурх штэ. Тэр чадахгүй штэ гэж агаад
Коко руу төхөн өөрөө хүмүүсийг сатааруулахаар болдог. Коко чадахгүй бол би чадна гэсээ гэрэлтэн шувууны шившлиг нисгэн сатааруулдаг. Тэр хооронд нөгөө хүүхэд сэрэх ба өөрөө гэрлэн шувуу хараад байсан болохоор өгцсөн л юм байна гэж бодож байлаа. Гэж хооронд нөгөө хитэн. Энэ гой харагдаж байна л да. Гэхдээ энэ яаж туслах юм бэ? Гэж хэлэхэд нөгөө аавч тэсэлгүй. Би доошоо буулаа гэж яг Коког харах гэж байтал Коко нөмөргөөрөө нисээд хүрээд ирдэг. Яаж аварсан бэ гэхээр нөгөө луутай үед ашигласан хан бутлах шившлгийг ашиглан чулууг буталсан гэдэг. Тэгэл ээжэдэл нөгөө улаан нөмрөгтэй хүмүүс хурж ирээд Коко Агот хоёрыг байрдаг. Агот ч харан гайхаад улаан нөмрөг, далавчтай малгай. Энэ Night Morales байна. Тэр хэдийн ахлах бололтой хар үст. Та хоёрын аль нь шившлгийг зурсан бэ? Надад хүүхэд байх нь хамаагүй. Та хоёрын аль нь масктай хүмүүсийн холбоотон бэ? Гэхэд Агот, тийм бишээ. Бид нар 20 тишэд ашиглаагүй шүү дээ. Бид нар зүгээр л хүмүүсийг авсан гэхэд нөгөөх нь итгэлтэй байна уу? Доошо хар гэд хартал бүх газар элс болчихсон байдаг. Коко чараад би зөвхөн чулууг өөрчлөөгүй. Гол хавийн бүх газрыг элс болгочихож бас уснууд ууршиж байна. Би ийм шившлиг ашиглаагүй шүү дээ гэхэд нөгөөх нь тэгвэл чи зурсан гэсэн үг үү? Чам шиг сурагч 20-т зүйл ашиглахгүйгээр ийм юм зурна гэж байхгүй. Гэрээ байгаас өдрийн дөрмөд талташгүй. Чиний шийтгэл бол мартагдал гэд яг ой самжийн устгах гэж яхад анги маань дуустдаг. За тэгээ дараагийн эпизодыг ярихаас өмнө би танаа хэдэд нэг факт хэлье. Олругио болох Ашмотын voice actor хингэж Сатору Гожогийн voice actor. Тэгээ болоогүй. Саяны Night Morales-ийн дарга нэмшиг хүний voice actor нь хингэж Ryomen Sukunaгийн voice actor. Япон дуу оруулагчдуудын ярьж байгаа шүү. Нэр Night Morales-ийн даргын дүрийн Eastis гэдэг шүү. За тэгээд дараагийн эпизод нь эхэлж манай Eastis чи яах хэрэггүй дээ. Чи чидэ мартах үед айс наач мартна. Чи зүгээр л ингээ гадны хүн болно гэд яг устгах гэж яхад манай Рич ах нэсэж ирээд зогсоодог. Тэрний араас шууд нөгөө далбай шиг юмнуудын шатаасаар манай Тетя хурж ирдэг. Манай хоёр унсан ч Тетягийнх бололтой зөөл илс болчихсон байдаг. Тэгэл Рич ах би жоох хүмүүсийг хүн биш зүгээр л жаахан хүүхэд гэж нэрлэгдсэн зүйл гэж боддог том хүмүүс дургүй гэхэд ч нөхцөл байдал хамаагүй. Хууль эвдэлсэн ч энэ дэлхий дээрх дэг журам зөвхөн шулуунууд хуулийг чамд баримталдаг учраас л хадгалагддаг гэд бла бла гэж яхад цаа үст чи сонсоогүй байгаа хүмүүс тэтэрхий олон зүйл яриад байна. Миний сурагчдад бити хөр гэд гараад ирдэг. Яг хэрэгтэй үедээ алга болоод яг хэрэгтэй үедээ гарч ирэх юм те. Тэгэнгүүт цагаан ус жаахан үг хайсан чинь нөгөөх нь бид нар зүгээр л даалгавраа гүйцэтгэхээр ирсэн. Дата нуруу эсвэл Тристарын Сүдрэ гэх мэт газрын нутгийг өөрчлөх хангалттай хүчтэй шившлгүүд нь гэрээ байгуулагчсан өдрөөс өмнөх дайны шившлгүүд юм. Иймэрхүү хэрэглээг зохиох ёсоор нь шийдвэрлэх ёстой гэхэд цагаан уст гэсэн хэдий ч нөхцөл байдлыг асуулгүйгээр хин нэгний дурсамжийг авах нь буруу. Тэглээч би сурагчдаа иймэрхүү юм зурж чадах хэрэгсэл өгөөгүй гэхэд тэгвэл масктай хүмүүс боломжтой юу гэд тэгж ярьж ахт наашмууд доорно. Та хоёр юу хийгээд байгаа юм? Энд та хэдээс хүүхдүүд илүү хүмүүс тусалж байгаа харагдаж байна. Зүгээр нисээд байлгүй ирээ тусал гэснээр тусалцгаадаг. Тэгэд нэг эмэгтэй нөгөө хүүхдийн цусыг тогтоох үед нөгөө хүүхдээ аав нь тэр эмэгтэйн гараас чанга бариад чимчиж чадахгүй юм уу? Би та хэдийг над далбайгаа буцаад сэргээхийг харсан. Чи ид шидээр идгээ чадна эцтэй. Ид шид ийм зүйлд ашиглагддаг эцтэй гэхэд үгүй гэдэг. Угийн шууд хүний биед нөлөөлөх ид шид ашиглаж болдоггүй шүү дээ. Гэтэл болно штэ. Жишээ нь нөгөө хоёр тэмдэг нийлүүлж ажилдаг нөгөө бүгд шиг тэнгууд арай өөр тэмдэгтэй нөгөө эдгээдэг ч юм уу. Тэгээд тийм хийж болдгүй юм бах та. За мэдэхгүй. Тэгэл би энэ хүүхдийг ядаж авч явна. Эсвэл энд үлдээмэр байна уу гэхэд аав нь сайн хараарай гэсээр үлддэг. Тэгээд гадны хүмүүс явсны дараа мөрдлгөө үргэлжлүүлж шившлэг Кокоор зурулахад зүгээр л байдаг. Арш модч тэр газар нутгийн голын дагав бүхэлдэн сүйтгэж чадваргүй нь тодорхой байна. Гэхэд Eastis Кокогийн гарыг бариад гарын шалгадаг. Масктай хүмүүс заримдаа хүний биед шивээс зурж шившлэгийг илүү хүчтэй болгодог гэсэн ч юу ч олддоггүй. Тэгэд явхаас өмнө би үүнийг грейт хаалт дамжуулна, мөрдөн байцаалт эхлүүлнэ, ямар ч өршөөл үзүүлэхгүй гээд үг хайсаар явдаг. Тэгээл цаг уус явсныхан дараа ойрхон байлаа шүү. Бид нар та хэдэг орхиж явдаггүй байж. Гэхэд ч Тетя таны бор биш дээ гэж яхад цаг уус нухацтай болж та хоёр гэхдээ тэр үед хийсэн зүйл чинь аюултай зүйл байсныг мэдэх хэрэгтэй. Хэрвээ нэг хүн ичидийн нууцыг мэдсэн бол бидний тусалсан бүх хүмүүсийн ой санамжийг устгах байсан. Ой санамж бол хүний амьдралыг бүтээдэг. Та хоёр тэр үед баг авчих шахсан. Гэхэд нөгөө хоёр уучлахгүй хаад гэтээ чи тэнцсэн тул би чамайг хоёр дахь шалгалтыг өгөхийг зохион байгуулъя. Гэхэд нөгөө хэд нь яагаад зөвхөн Агот гэж бид хэд яах юм гэхэд чи casting primary-г дуусгаагүй шүү дээ гэдэг. Ашмот чи яг итгэлтэй байна уу? Чи санаа зовж байсан мэдтэй гэхэд цагаан үст. Би түүнийг баг зэрэг өөртөө итгэлтэй болсон гэж бодож байна гэдэг. Ашмот чи тэр хэдийг эрхлүүлээд байна гэхэд цагаан үст. Миний сурагчид өөрийгөө өвчлөх үед өөр сонголт надад байдаггүй юм гэж ахаад Агот хурдан харьяа ярьж юмаа бэлтлээ. Гэхэд цагаан үст энд хийх зүйл байгаа гэдэг. Тэр оронд Eastis нэг хүнтэйгээ явах замдаа ярьж байх ба тэр хүн
Кифрийн шинэ зурагч тэр охин бидтэй. Хэрвээ цурхал үнэн бол гэхэд чи тэдний гэдгийг нотолж чадах юм уу гэхэд үгүй ээ. Тэр чулуудсан байшингаас нотлох баримт олох боломжгүй гэж хэлэхэд эст зогсноо. Тэгвэл би түүгээр хэрэг хүлээлгэх хэрэгтэй болох нь гэснээр голыг хараад чулуу бодлого чадвараар тэр голыг доод хэсэг хүртэл бүгднийг эс болгосон. Нэгт байгалийн үзэгдэл муухай болсон бол буцаах боломжгүй. Тэр охин миний анхны унахаас нь өмнө авах ёстой чулуу байх гэсээр үзэгдэл солигддог. Маш том элсэн гүр хийсэн байх ба ааш муутыг өрмөц харандаатай гэдгийг харуулдаг. Тэр нь яадаг вэ гэхлээр шатааж чулуу мод дээр шившлэг зурх боломжийг өгдөг. Тэг гүүрээ хийгээд элсийг аваад хийж дуусны дараа голч энгийнээр урсаж эхлэх ба явхаас өмнө Кокогийн бих болон малгайг хардаг. Тэгэд Кокод өгөхөд Коко хачин юм аа. Шилэн сав дүүрэн байна. Арай энэ ид шид юм уу? Буцааж дүүргдэг гэж яхад цаагаа ус таарж болох уу гэд сонин царайлдаг. Тэгээд үзэл солигдож сонин газар ирэх ба тэнд нөгөө масктэй ч сууж байдаг. Тэрч ид бол дэлхийг өнгөөр дүүргдэг худал зүйл юм. Энэ гар утч гой шивлэхэд зурандаа энэ толбтой болсныг харааж худал хуурмгийн мөн чанар гээд гараа зүсээд тэд нарын хяналттай гарч байгаа гэсэн үг үү гээд цусаа бэхэн дотроо хийснэ хэр удаан өмнө хадгалагдах юм болоо гэдэг. Буцаад үзэгдэл солигдоход цагаан өст нөгөө өвөө чамд наадах хийж өгсөн бидтэй. Надад харах зүйл байна гээд нөгөө эдийг харж бай. Би Кокотой сэлвэр тэрүүл явна. Би Кокод үзгийнх нь сонгож өгч чадаагүй байгаа. Гээд нөгөө газараа очисон чинь алга болсон байдаг. Тэгэхэд цагаан өст хальт үзэж байснаа хаачихжээ гэдэг. Тэгж яхад улбур шар үст хурч ирээд өвөөтэй нь ярих зүйл байгааг нь сонсоод хаалгын нэг шивжлэгтэй бариулаад найдаг. Орхууд гэр нь нэлээд өөрлөсөн байдаг. Тэгээд цагаан уст өөрөө явхад Коко олбор шарттай үлддэг. Кокоч нэг шилтэй зүйлийг нь юу вэ гэхэд битгий үрээрээ гэснэ. Энэ бол шидэд бодогч байдас. Бихтэй холих үед үр нөлөө нь өөрчлөгддөг гэж байхад үзэгдэл солигддог. Цагаан уст ч очиход өвөө би чамд яагаад ирснийг мэднэ. Нөгөө чулуун дээр зурсан шившлэг үсттэй. Би энэний шидэд бодгийг салах шившлэг хийсэн ч хитрхи нэгт холбогдчихож одоохондоо учрыг нь олоогүй л. Чамд санаа оноо байна уу гэхэд цагаан уст нөгөө бихээ үзүүлэхэд харж байснаа. Энэ яг адилхан байна. Тэр цэнхэр бүдэг өнгө гээд яг адилхан байна. Чи нэг хаанаас авсан юм гэхэд өөрөө дахиад харснаа. Энэ миний шилүүдээ гэж байхад цагаан уст энэ тэр үед болсон масктай хүн шилэн савнд шившлэг ашигласан. Гэснээр шууд тэр бихийг авснаа шившлэг зурж эхэлдэг. Тэгэхэд өвөө чи яаж яана намайг шинжлэх хүртэл болохгүй гэсэн ч зурсаар үзэгдэл солигддог. Тэгэл улбар шар үст Кокогийн хөлийг боох хооронд Коко шидийн бодгуудын тухай асуудаг. Нэгдээр өлгөөстэй байгаа том нь шившлгүүдийг илүү удаан үргэлжлүүлдэг болгодог. Харин тэнд байгаа эрвээхэн зүйл нь шившлгийг зурхад шившлгийг харагдахгүй болгодог. Зурсан шившлэг шүү. Коко энийг сонсоод гоё юм аа чи азтай юм аа энд амьдрах юмсан гэхэд нөгөөх нь ателерд амьдрах нь илүү гоё гэдэг. Коко чи суралцах шулан биш юм уу гэснэ. Тэр яадгийн тэр улаан гээд шатан дээр гарснаа тэр борын хажууд гэхэд нөгөөх нь чи зүгээр аль тавиран дээр байгааг нь хэлчихэлтэй гэхэд энэ амар тод улаан байна шүү дээ. Харахад амархан биш байгаа мó гэхэд гинэд гэрэл гарч манай хоёр унчихдаг. Тэгээд бүхөнгө нь унчихдаг. Тэгээд Коко ашгүүдээ шилэн хагараагүй байна. Гэхэд улбар шар энэ бол гамшиг бүх шашиг нь холигдчихож өвөө надад битгий эднэрт хүрээрэй гэж хэлсэн. Одоо энэ хэд ийм болчихлоо. Гэхэд Коко би чамд буцаа тавихтан туслая. Энийг чи хаана байсныг мэдэхгүй гэхэд би мэдэхгүй. Би нэг зөвхөн хаана байснаар л мэдчихсэн. Зүгээр явж үз. Хүн чадахгүй зүйл гэж байдаг юм. Саарл нүдтэй хүмүүс хичнээн хичээсэн ч шулан болж чадахгүй гэдэг. Үзэгдэл буцаж солигдоход нөгөө хэд ч ийм жижиг шившлэгнээс ингэн гэхэд цагаан уст би энийг ихэр шилний шившлэг гэж бодож байна. Хоёр судснууд нэг зүйлд байна. Тэр савн дотор шившлэг байх ёстой. Юу яриад байгаа юм бэ? Энэ бих жижигхэн ч гэсэн ийм их хүч гаргана гэж юу? Энэ хитрхи их зүйл байна. Бид нар Great Hall руу мэддэх хэрэгтэй гэхэд үгүй ээ, үүнийг Night Moralist ч Great Hall-д ч өгж олохгүй. Энийг бид нараас бусад нь мэдэхгүй байсан дээр гэхэд өвгөө чи юу яриад байгаа юм бэ? Чи наад бүхээр юу хийх гэж байгаа юм гэхэд цагаан уст уучлалт гуйж байгаагаар үзэгдэл солигддог. Тэгэхэд нар жарах гэж явах ба манай хоёрч харих гэж байдаг. Цагаан уст бихийн тухай чамд хитрхи үнэтэй зүйл өгчихсэн байсан байна. Гээд хэрэгслүүд авч явах цүнх эднэр өгдөг. Тэгж яхад Коко саал нүдний тухай асуудаг. Цагаан уст Silver Wash syndrome нүдний төрлийн эмгэг энэ дэлхийг зөвхөн мөнгөлгөөр харахаар болгодог. Шулуунууд сайн харааг эрхэмлдэг хандлагатай байдаг. Тийм асуудалтай хүмүүс хэцүү байдаг. Шулуун нарын нэг асуудал нь бид онцгой тохиолдлуудыг огт хүлээн зөвшөөрдөггүй явдал юм. Гэхэд Кокоч санаа зовсон харагдахад битгий санаа зовоо. Би чамайг хамгаалахын тулд юу ч хийн гэдэг. Сүүлийн удаа үзэгдэл солигдоход шар үст өвөө нь цэвэрлэж байгааг хараад уучлаарай. Гинэт хүчтэй гэрэл гарч ирээд унчихсан юм. Ер нь тэр гэрэл хаанаас гарч ирсэн юм бэ? Кифри тэгсэн юм уу гэхэд өвөө нь юун гэрэл ямар ч гэрэл би санахгүй байна гэдэг. Йоо бүр амар дуусч байгаа зү. Ой самж нь устгахчихсан байгаа зү. Ер нь хэр ихийг устгасан юм бол за. Тэгээд энэ удаагийн видео ингээд дуусч байна. Дараагийн партийг нь дараагийн 7 хоног хийн. Тэгээд төвчээд хүлээж байгаа хүмүүст баярлалаа. За тэгээд лайк болон subscribe дараарай. Тэгээд bye.